제가 제가 봤어요. Хүнсээ агуулаад нойрч ханаас бензиний хоо стаарч. Зэрнохоор яг дартлаад агуул хөгжлөс болох ч юм уу юм диабетийг өөрчлөгдсөн юм байна. Та бүхэнд гол асуудал нь байнгын сахар хэмжээ инсулин авчи өөрөө гэдэг юм шиг дардахгүй. Энэ дардахгүй болоод тэгээ сахарын ирүүл савар байхад хүрэх тохиолдол. Энэ ирүүл савар. Инсулин л өгөх гэсэн байна. Тэгээд явхад хөдөлмөр хийх боломжтой байхаар тэр нөхцөлийг бийж байна. Өдөрт эцэг эхчүүд нь хүүхдүүдийнхээ сахарын нөхөд бол өдөр болгоо тосоогоос 20 хүртэл ирэх цусаа гаргалаад сахарын ингээд хэмжээ. Ийм учраас төрөөс энэ үздэг 15 хоног нэг удаа Дойны урт талын мөсгөл одоо энэ урдны арт хатныг хаагаад тэгээ сахар баг хэмжээд эцэг эхчүүд гар утсан дээрээ хийдэг. Энд огцоо нэвтрүүлж байгаа маа. Хөдөлмөр хийгээд вирус аваад сахарын инсулин авах цагуудаа хянахад цагуудаа зөвлөл өгөх юм. Тэгээ пампсээс болж өгөх юм болоод баг юу шүү дээ. Баяр хөшөлтөөс баг сүлдэж байгаа би болж хийх юм. Одоо бид хэдийн шийдэж байгаа энэ асуудал диабет нэгтэй хүүхдүүдийн асуудал чинь жишээлбэл үргэлжлээд даатгалын санхүүжилтаараа даатгалын эрсдлийн дааж байгаа шүү дээ. Тэр мөнгө чинь одоо бидний мөнгө биш шүү дээ. Даатгалагчдын мөнгө, та бүгдийн мөнгө. Тийм учраас тэр нь та бүгдийн эрүүл мэнд гэр бүлд ирж байгаа энэ өвчин зовлонгоос ирж байгаа энэ санхүүгийн ачааллыг хуваалцах хэрэгтэй байхгүй. Ямар ч ингэ эхлүүлнэ 26 онд бас ахаад үргэлжлүүлнэ. Энэ бол нөгөө нийгмийн эрүүл мэндийн тусламж зориулсан санхүүжилтаар бид үргэлжлүүлж байгаа. Тэгээд айжимдаа даатгал руу 27 оноос шилжүүлээд тэгээд хичнээн чүгт гарсан шууд л даадаг байх хэрэгтэй байхгүй. Түүнээс за одоо энэ 260 их дараа нь 300 бол яах вэ? Мөнгөний нэмэх юм биш үү гэж байх биш. Тэ энэ үйл ажиллагаа нь өөр ингэ жигд болчих хэрэгтэй. Тэгэхээр ямар ч гэсэн бид эхлүүлэх хэрэгтэй. Тэг ингээд явчихна да. Тэгээд баярлалаа та бүхний бас энэ өөрснийхөө зөвхөн хүүхдүүд гэхгүйгээр энэ зовлон туулж байгаа хүүхдүүдийн төлөө бас ингэж итгэж зүтгэлтэй нэгдэж дуу хоолойгоо хүргэж байгаа баярлаа. За баярлалаа. За энийг би авлаа. За тэгээд бүгд нь амжилттай хүүхдүүдийн сайн эрүүл сайнлагээ. За баярлалаа. За тэгээд төлөө гаргаарай. За тэгээд. Тэгээ манай яам нэг. За амжилт. Цаахаа сайн барай.